Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Та бүхэнд орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх солонгоор ном нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир зөвлөгч Чанбат. Төлөгч Чанцал Дулам ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа нэвтрүүлгийнхаа эхэнд өнөөдөр өрх мэдээллийн товчийг танилцуулъя. За та бүхэнд өнөөдөр коронавирусын халдварын тохиолдол болон Солонгос улсын зарим нэг сургуулиудад хэрэгжижсэн сонирхолтой 4 журмыг өнөөдрөөс эхлээд цуцлаж байгаа юм байна. Ямар журмууд цуцлагсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүрэхээр бэлдсэн байгаа. За өнөөдөр онцлог постны хувьд гэх юм бол Солонгос дэлгүүр дээр одоо маш сонирхолтой бас юм зарлалууд их тавьдаг болсон байл л дээ. Тэгээ энэ зарлал ямар учиртай зарлал юм болоо гэдэг талаар хүрэхээр бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд Сакура цэцгийн баяр 3 жилийн дараа ахин нээгдэж байна гэсэн мэдээллийг хүргэнэ. За мөн онцлог постын хувьд 2 жилийн турш гадаад иргэдийг төлөөлж цагаач иргэд олон соёлт телевизийн нэвтрүүлэгт байнга оролцдог байлаа гэдэг хүний постыг бас хүргэх болно. Өнөөдрийн онцлог видеоны хувьд бүгд найрамд Солонгос улсад 94 он төрсэн дундаж стандарт эмэгтэйчүүд гэсэн юм сонирхолтой бас бичлэгийг хүргэх болно. За эхлээд цагаар мэдээлэл хүргэе. Чэжүүд 9 эмтэй, цэлмэг бусаад 10 эмтэй цэлмэг байгаа юм байна. За одоо сүүл нэмэх 6 хэмээн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 8, шөнөдөө нэмэх 2 хэмээн дулаан баг зэргийн үйл хэрэг байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан ашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2 төгрөг 39 мөнгө, бэлнээр авах нь 2.29, бэлэн бусаар авах нь 2.34, зарах нь 2.48 тайгаа юм байна. Тэгээд нэвтрүүлгийн мөр үзэж байгаа сонсогч нар өөрийнхөө Facebook хуудас болон өөр групп руу шеэрлээд илүү олон хүмүүст хүрэхэд төв нэмрээ оруулаарай гэж хүсье. За тэгээд нэвтрүүлгийн сонь санаа уулздаг байгаа Чимбах болон за сонсогч нар хамгийн гол нь сонсогч нар маань Чимбах бол яга бүтэрч өдөржингөл ажлын цаг бол тэгээд байнга яж чад хажуу суудаг гэж хэлвэ. Нэвт мэддэг болсон. Тэгэхээр сонсогч нараа нь сонь сайхан юу вэ гэдэг хаалцаарай. Тэгээ яах юм би ярих юм уу ярихгүй юм. Яриа миний хос чухал. За тэгэхээр сонь сайхан гэх юм бол уг нь өнөөдөр өглөө би бас жоохон ажлууд төлөвлөөд тэгээд орой уг нь сэрүүлгээ бас ирж тавьчаа унтах гэсэн харин нойр холжаад өчтөр юу болсон юм байгаа нилээ их хавар нилээ их унтах гэж янз бүрээр оролдоод юм сонсоод ихтгэр унтчихдаг тэгээд бас сонсоод ирсэн сонсоод л идэг тэгээд өчтөр нилээ оройтч унтсан тэгээд өглөө төлөвлөжсэн зүйлүүд маань бас одоо амжаагүй нилээ айж жоохон босч таарсан тэгээд нэр хавар болж байгаа юм болоо яаж байгаа юм бол өнөөдрийн хувьд бас ажлын хажуугаар зүгээр гинтийн дуудлагууд ч гэдэг юм нэлээ ачаалал бас ихтэй байлаа. Одоо нийгмийн амьтан учраас хүмүүс янз бүрийн зүйлээр бас холбогдоод тэгээд нэлээ завгүй л өдөр өнгөрлөөд. Чиний хувьд сонь сайхан юм байна. За миний хувьд сонь сайхан гэх юм бол тийм айхтар бас том сонь сайхан болоогүй. Гэхдээ жижигэн ч гэсэндээ сонь сайхантай хуваалцъя гэж бодоод бодон эфирт орж ирдэг байгаа. Өнөөдрийн сонь сайхны хувьд гэх юм бол өглөө бас босоод алхсан. Тэгээд уг нь өглөө болгон босоод нэг жоохон шөлтөө бол өөртөө хийчихэд ирдэг гэсэн ажил байгаа. Тэгсэн өнгөрсөн 7 хоногоос ер нь жоохон хийхээ болцсон байсан. Өнөөдөр ашуугаа эрт босоод айгүй тайван ажил руу ирлээ ш. Тэгээд автобусны суучаад дундаас нь буугаад ажил руу алхдаг байсан. Зарим өдөр нь болохоор шууд гэрээс алхдаг. Өнөөдөр болохоор сууж агаад 4 зам 25-аас эхлээд ер нь бол алхсан. Тэгээд ажил руугаа ирээд өглөө ус яг алхахад цаг агарч ихсэг гоё юусан байлаа. Одоо ингээ нартай юм хүм ажиглаад тий. Тэгээ явахаар аюу гоё санагдчихж байгаа. За нэг тийм үү сонь сайхантай байна да. За тулга сонин наадгаа даш за мөн цэг цэцэг орой мэндийг хүргэсэн байна. Дуканаас сэрэг маань хөгшрөлтэй гэсэн юм шүү. Нойр болж байгаа гэсэн чинь баг. Ясан гэнэ андаа. Би тэгтээ насных гэж юм баг хэд удаа хэлсэн л дээ. Би залуу л гэдсэн. За тэгэхээр эхний мэдээлэл хүргэе өнөөдөр бүгд найрамд Солонгос улсад коронавирусын халдварын 490,881 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. За миний онцлог мэдээллийн хувьд гэх юм бол бас их сонирхолтой мэдээллийг онцлсан байгаа. SBS News дээр Сөүл улсын нийт 52 сургуульд хэрэгжижсэн журмыг цуцлсан байгаа. Тэг ямар журмыг цуцлсан бэ гэхээр дотор хувцс болон ямар оймс өмсөхийг цаанаас нь гэж хэлж өгсөн юм журам байсан юм байна л хэрэгжижсэн. Тэг энэ журмыг цуцлсан. За Сөүл хотын боловсролын газраас за өнгөрсөн оны 6 сараас эхлэн энэ оны 9 сар хүртэл 52 6 сараас 9 сарын хооронд бол 52 сургуульд ийм судалгаа явуулсан байна л да. Ямар журам хэрэгжиж байгаа. За энэ одоо журам нь хэтэрхий хувь хүнд халдсан тий. Ийм журам байна уу гэдэг тал дээр бол судалгаа явуулаад за тэг өнөөдөр журмыг цуцлсан байна. За тэгээд яагаад энэ журмыг цуцлах болсон бэ гэхээр жишээлбэл дэлгэмгүй танилцуулах юм бол одоо сурагчид дунд сургууль болон ахлах сургуулийн сурагчид
дотор хувцсных нь өнгийг цаанаас нь хэлж өгдөг. Цагаан өнгийн дотор хувцас өмсөх хэвээр. Цагаан өнгийн өмс, зундаа цагаан өнгийн өмс өмсөх хэвээр. Өвлийн октоодонд юу хар өнгийн төрхөө болон хар өнгийн өмс өмсөх хэвээр гэсэн юм журам одоо хүртэл хэрэгжиж байсан юм байна. Тэгээд энэ журам дээр сая нэг дотор хувцсны журам гэж байгаа шүү дээ. Тэр бол ялтч хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандсан юм байна л да. Яагаад ингээд дотор хувцсан дээр те сурагчид ямар өнгийн дотор хувцас өмсөхөө журмын дагуу өмсөх хэрэгтэй байд юм бэ. За хэрвээ яхаа бүр ингээд цагаан өнгийн дотор хувцас биш өөр өнгийн дотор хувцас өмсөх юм бол бас оноо байдаг юм уу тухайн одоо сурагчидаас хариуцлага илэгдэх гэсэн ийм журмал байсан юм байна. Тэгээ үүн дээр бол хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандаад сургуулийн захиргаанд бас ингээд онол гаргач гэдэг ийм зүйл болоод за ингээд Солонгос өвлийн боловсролын газраас бас шалгаад өнөөдрөөс эхлээд цуцалж байгаа юм байна. За тэгээд нийт 52 сургууль цуцалсан. За үүний 31 нь болохоор охтын ахлах сургууль байсан байна. Ахлах болон дунд сургууль. За үлдсэн 21 сургууль нь болохоор намны хүн гэдэг маань эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хамт суралцдаг сургууль нийт 52 сургуульд хэрэгжижсэн журмыг өнөөдрөөс эхлээд цуцалж байгаа юм байна. Тэгэхээр би өмнө бас ерөөсөө сонсч байгаагүй юм байна. Иймэрхүү байдлаар бүр тэгэж нарийн зааж өгдөг. Тэгээд тэрэн дээр журам хэрэгжижсэн гэдгийг зүгээр өмнө харж байхад журмнуудын тухай гэх юм бол хуучин сургуулийн дөрөв товцоо байгаа гэдэг чинь тэрийг бол жишээ 83 оны үед яг цуцлаад хүмүүсийг энгийн зүйл өмсч болно гэдэг. Энгийн хувцас өмсдөг байсан чинь тухайн үед бол нэлээд тийм танхаачууд шиг гэдэг юм уу за эсвэл бол том хүн шиг харагддаг сурагч гэж мэдгэдгээ болцсон байна л да. Тэгээ иймэрхүү учраас дахиад ийм дөрөв хувцсыг өмсгөн зүйтэй гэдэг журам руу бол эргээд орсон гэж 90-ад оны үед бол байлаа. Тэгэхээр тухайн үед хэдэн онд хэд сургууль сурж байсан гэдгээс нь шалтгаалаад одоо тэр сургуулийн зурагнаас нь хараад хүмүүс бас нэлээд сайн мэдэж болдог гэж хэлжсэн. Тэр сүүлийн үед бол ялангуяа Canon Dash гэдэг их гоё хувийн сургуулиудынх тий хувцснууд их онцлогтой дизайн сайтаагаар бол хийгээд идэг юм байлаа. Тэгэхээр надад энэ Солонгосын сургуулийн жигд хувцалт бол их гоё санагддаг. Гэхдээ бүр тэгж дотор хувцсыг хүртэл заанаг үл ялцчгүй онцгой юм байна. Тэгээ би яг энэ мэдээллийг саяхан л харсан л да. SBS News дээр тавигдсан мэдээлэл байсан. Оройны 18 цаг 14 минутанд тавигдсан мэдээлэл лээ. Тэгээд би ч гэсэн ер нь бол ингээд одоо Солонгост сурагчдын дотор хувцсны өнгө зун нь хар өнгийн, зун нь одоо цагаан өнгийн аймс, өвөл нь хар өнгийн аймс өмсөх гэсэн журам байсныг би өөрөө нөгөө суралцж байгаагүй их сургуульд сурж байсан болохоор сонсож байгаа болохоор гайхаад ийм мэдээлэл хаагаад нэрнгэс одоо тэгтгэлийн баахтай хаад үзсэн чинь энэ жигнэсээ сөвлүүлсэн сөвл уусгнээ сөвлийн 52 сургуульд бол хэрэгжижсэн журам юм байлээ. Тэгээ үүн дээр бол яалтчгүй эцэгчүүд тий одоо охтуудынхаа заавал цагаан өнгийн дотор хувцас өмсөх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь өмсөөгөө тохиолдолд тухайн сурагчид ингээ хариуцлага хэлнэ гэдэг энэ бол айгүй сонин журам байна. Энийг яалтчгүй туслах хэрэгтэй гэсэн ийм шаардлагыг тавиад тэгээ сүүлийн одоо боловсролын газраас бол шалгаад аль биесээр туцалж байгаа юм байна. Тэгэхээр одоо сурагчид бол форм өмсгөн тэрний гадуур одоо ямар амьсаа өмсөн, ямар өнгийн хувцас өмсөн гэдэг бол тухайн оюутан сурагчдын л асуудал гэсэн үг одоо. За тэгэлгүй яах вэ? За тэгэхээр дараагийн мэдээллийг танилцуулъя. Тэгэхээр корона гарснаас хойш нь одоо бас зөндөө олон зүйлүүд л цуцлагдсан, болсон иймэрхүү зүйлүүд бол их байсан. Тэгэхээр энэ жилийн үед энэ 3 сарын сүүл 4 сарын ихээр Солонгост хаврын баяр гэж бас их хийдэг. За энэ бол хаврын баяр гэдэг нь болохоор цэцэг одоо цэцгэлэгтэй сакура, монголоор бол инторын цэцэг гэж бол хэлж байгаа. Энэ дэлгэрэх бас юм хамгийн сайхан үед байгаа. Гэхдээ бороо орох ч юм уу те ер нь бол зарим газар 7 хоног хүрэгчлээл ер нь унцдаг бас юм ховорхон жилийн хамгийн үзэмжтэй 7 хоног гэж бас нэрлэж болох баг. Тэгэхээр энэ жилийн үед бас Ёйдогийн сакура дэлгэрэх энэ одоо үзэгдэл гэж хэлэх юм уу да тийм энийг бол үзэх боломжийг бол дахиж олгож байгаа юм байна. За тэгэхээр хугацааны хувьд гэх юм бол одоо 3 дугаар сарын 21-19 гэдэг ер нь бол Чэжүү хамгийн дулаан газруудаас эхлээд бол энэ цэцэг дэлгэрээд эхэлж байгаа. Тэгээд бусад жилүүдтэй харьцуулахад нэг 5 хоногийн өмнө энэ жил бол арай дулаан бас. Сая бол нэг хэсэг хүүтэн өдрүүд нэлээд үргэлжилсэн. Гэхдээ бол энэ жил нэлээд дулаан байдлаар үргэлжилж байна гэсэн. Ялгаатай гэх юм бол жоохон баг зэрэг хязгаарлалт байдлаар бол ийм энэ арга хэмжээг бол хийнэ гэж байгаа. Цэцгээ очиж үзнэ. Гэхдээ нөгөө тухайн үед өмнө бол жишээ нь үүргийн худалдаа гэдэг юм уу арга хэмжээ урлагийн тоглолт хажуугаар нь болдог байсан бол иймэрхүү зүйлүүд энэ удаа бол болохгүйгээр зүгээр очиж үзэх зураг авах иймэрхүү боломжтойгоор зохион байгуулагдана гэсэн байгаа. За тэгээд цагийн хувьд гэх юм бол ажлын өдрүүдэд өглөө 9-оос орой 22 цаг, амралтын өдрүүдэд өглөө 8-аас орой 22 цагийн хооронд бол юм үзэх боломжийг бол олгож байгаа юм байлаа. Тэгэхээр ялцч одоо бол яг дорын мод цэцэглэх гоё үе л дээ. Тэгээд нэг хэсэг 3 сарын сүүлээс эхлээл нэг 4 сарын ихэнх хүртэл
баг бүх хүмүүс профайлаа сольдог шүү дээ. Яг нэг цэцэгтэй агуулсан зураг. Тэгээ би болохоор зүгээр нэлээ холоос л харж байсан. Яг бүр очиж нөгөө энэ фестивал дээр нь очиж үзэж байгаагүй яад бол ажилтаа бас уучаас сургуультай. Тэгээ холоос харж гисэн яг манай Монголд бол нэг тийм айхтар юм яв ягаан цэцэг дэлгэрээд ийм үйл ажиллагаа болдгоо шүү дээ. Тэгэхээр гадаад байгаа сонсогч нарын маань хувьд яг ийм боломж олдож байгаад очиж сайхан зураг авахуулаад тэгээ дахиад нэг дурсамж болно шүү дээ. Монголдо ирсэн ингээ дараа бол энэ чи сайхан энтор юм цэцгэлж явах үед ингээ зугаалж ялаа гэх. Тэгэхээр одоо яг боломж олдож байгаа дэр нь очиорой. Тэгээ яагаад тэгэхээр өмнө нь ковид гарснаас хойш 2 3 жилийн турш бол үйл ажиллагааг зохион байгуулаагүй. Чөлөөтэй бол зураг авахуулах байтугай ер нь бол холоос гараад тэр нөгөө яг дэлгэрдэг тэр нөгөө талбайг хүртэл өнгөрсөн жил хаацсан байсан шүү дээ. Тэгээ энэ жил бол бас нэг онцлогтой гэдэг нь бүх хүмүүс очиж үзэх боломжтой болж байгаа. Тэгээ 2005 оноос ер нь бол эхэлсэн юм байна. Тэгээд манай сонсогчдын хувьд жишээ нь одоо хаанаас те жишээ нь ганц болгоомын за хаана байдгүй гэд хэлэх юм бол манай MJL радио групп дээр Солонгос гэдэг пэйж дээр хот болгонд хизээ бас энэ цэцгэн дэлгэрэх вэ гэдгийг бол ингэж бол харах боломжтой өөрийнхөө гэрээ ойролцоо очиж үзэх боломжтой газруудын хаягийг бол оруулсан байгаа. Жишээ нь Око бас энэ орой минь ажиллаа хийгээд сонсоод Сөүлээс сонсч гинөө гэсэн байна. Тэгэхээр Сөүл гэх юм бол 31-ээс бол 4 сарын ихэнх хүртэл бол энэ үзэгдлийг бол үзэх боломжтой. Сөүл бол зөвхөн Ёйду гэхээс гаднаас нэлээд хэд хэдэн газрууд бол харагдажсэн. За Конгид гэхэд за мөн бас олон газрууд байлаа. Сөүлд Намсан за тэгээд мөн Янжэ Чон, Сөүл Сүп гэдэг ийм олон газруудаа бол Конгид жишээ нь Юнин Аниан гэдэг хот болгоноор нь одоо газар болгоныг бол бас нэрлсэн байгаа. Пажууш гэдэг юм уу те. Тэгээд энд байдаг одоо сакура дэлгэрдэг газруудыг очиод үзэх боломжтой. Тэгээд хугацааны хувьд бол баг зэрэг өөр юм давтамжтай байгаа. За тэгэхээр жишээ нь бол бочоонд байдаг хүн байна гэж бодох юм бол Чонхоо Бундуужаа ингээд тэнд очиод бол үзэх боломжтой гэж энэ Пёнтогт бол Хүүгчээдээ хаг юу Пёнтогдын хаг юу гэдэг иймэрхүү сургуулиудын бас кампуст очих юм бол цэцэг дэлгэрхийг үзэж болно. Инчон за Бусан гэдэг газар болгоноор нь байна. За тэгэхээр та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээлэл Чимбахаас бас авч болох нэ. MJL радио Солонгос пэйжээс. За цолмон орой мэндэ 7 хоног талтаа орчлоо доо. Чоноонд хийзээ болох юм болоо гэж асуусан байна. За би сая юг харжсэн. Чоноон чин юунд ордог лээ Чумбуу юу гэж явдаг үлээ. Тэрнээсээ бас шалтгааллах юм байна. За тээгүү гэж харагдаж байна. Та бүхэн маань ямар ч гэсэн MJL радио Солонгос дээр орох юм бол энэ талаар бол оруулчихсан байгаа шүү. Тийм та хэд маань зургийг авах юм бол зургийг аваад MJL радио World Group дээр бас оруулаарай. Битээрээс постэр онцлоо ярьчихжээ. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн постоо хүргэе. За өнөөдөр онцлоо постны хувьд би уг нь энийг танилцуулж байсан. Гэхдээ өнөөдөр дахиад танилцуулж байгаа шалтгаан гэх юм бол сүүлийн Солонгос юм жижигхэн супермаркет дэлгүүрүүдийн үүдэн дээр юм хүүхэлдэйн киноны баатрын зурагтай юм зарлал их байгаад байна гинэ. Тэг хүмүүс за магадгүй нэг Солонгос хэл сайн мэдгүй хүмүүсийн хувьд юун зарлал юм болоо дэлгүүр хаагдсан гэж байгаа юм болоо ямар нэг юм утгатай юм байх та гэж бодож байж магадгүй. Тэр үүнийг тайлбарлая гэж бодлоо. За 90 оны залуусын хамгийн дуртай талах гэж байгаа. За сүүлийн үед Солонгос дэлгүүр дээр ийм зарлал харагдах болсон. Тэг ямар очтой вэ гэхээр 1990 оны сүүлээр тухайн үеийн хүүхдүүдийн дунд нэлээд алдартай Покемон гэдэг нэртэй талах байсан юм байна. Тэг энэ талах маань дотроо тухайн хүүхэлдэйн киноны баатруудын зурагтай зарагддаг байсан. За тэг 90 оны гэдэг чинь би бас яг тухайн үеийн хүүхд шүү дээ, тий. Тэгэхээр тухайн үеийн Солонгос залуучууд бол нэг жоохон байхдаа энэ талхыг худалдаж аваад дотор нь байдаг энэ одоо хүүхэлдэйн киноны баатруудын зургийг нь цуглуулдаг ийм хоббитой байсан юм байна. Тэгээд мэдээж цаг хугацааны ихээр энэ талхууд ингээд зарагдж байгаа сүүлдээ зарагдхаа болоод зогссон байгаа. Гэвч энэ оны 2 сараас эхлэн уг талхыг дахин худалдаалж эхэлснээр нөө 90 оны үед одоо жоохон бага насны өнгөрж исэн хүүхдүүдийн хувьд бол одоо аль хэдийн хичнээн л бол хичнээн талхыг худалдаж авах боломжтой санхүүгийн бас хувьд боломжтой насанд хүрсэн залуучууд болсон байгаа ш. Тэгээд залуучууд маань нөө өнгөрснийгөө дурсаад иргэнд дурсаад энэ талхыг бас худалдаж аваад маш их очир үүсгэж байгаа юм байна. Тэгээд сүүлийн үед болохоор энэ дэлгүүрүүдийн энэ хаалган дээр битүү энэ Покемон талах дууссан байгаа шүү. Та дараагийн дэлгүүр рүү яваарай. Талах энд тавьсан байгаа талхыг бити хамаагүй их оролдоорой гэдэг. Тэгээ гол нь талхнантаа гэхээс илүүтэйгээр тэр дотор нь байдаг нөгөө одоо баг багтаа үзчихсэн хүүхэлдэйн киноны зураг байгаа шүү, тий. Тэрийг цуглуулахын тулд хүмүүс баг 10 20 30 гэл маш их тоогоор захиалж өөрсдөө очиж авч байгаа юм байна. Тэгээд өнөөдөр энэ постыг оруулсан чинь манай сонсогч бас сэтгэлээс тэр үлдээсэн байлээ. Би гайхаадсан юм аа. Энэ талхыг одоо нэг хүн дээдл нь 2 ширхгийг л өгнө гэж бүр ингээд лимит заасан байсан. Тэгээ гайхаад ямар талх ийм л алдартай талх юм байх та юу болоод эдгээр ингээд энд шуураад байгаа юм болоо гэд гайхаж ийсэн гэд бичсэн байсан. Тэгэхээр магадгүй та бүхэн ч гэсэн гайхаж ийсэн бол энэ талхтай холбоотой зар байсан байх нэ шүү. Тэгэхээр бидний хувьд бол энэ амтанч гэдэг юм уу нэг их тэгж хуурахгүй байлаа ч гэсэн Солонгос хүмүүсийн хувьд бол
ялангуяа бага байхдаа өөрийнхөө хүссэн хэмжээгээр мөнгөөр тэр үе дутагдaltaй тэгээ ийм байсан учраас хангалттай авч чаддаг байсан. Одоо яг энэ 2 сараас эхлээд зарагдаад эхлэхээр энэ дээр бол нэлээх очиж хуучин бага насныхан тэр дуртай зүйл явал авч байгаа юм байна. Гэхдээ энийг бол бас дахиж гаргаж ирсэн хүмүүс маань бас өөрсдөө маркетингийн хувьд их сайн зөв зүйл хийжтэй тий. Эрэлт ихтэй юм бүтээгдэхүүн гаргаж чадсан. Тийм. Гэхдээ энэ бол жил болгон ер нь ингээд Солонгос ч нь өөрөө яг жигнэмэг байдаг юм амттангийн түүхэл ихтэй улс ор юм байлээ шүү дээ. Тэгээд хаагаад үдсэн чинь энэ талхыг хүмүүс үйлчлүүлэгчдийн хувьд бол илүү их үйлдвэрлэеч гэсэн саналыг маш их одоо энэ гараж байгаа газар руу явуулж байгаа юм л да компани руу. Гэхдээ яг энэ компаниас ч гэсэндээ их хэмжээгээр үйлдвэрлээд эхлэхээр өмнө нь 2016 онд бас яг юунтэй ижилхэн тэгээд 2000 оны үед зарж байсан одоо амттныг гаргасан юм байна. Тэгээд хүмүүс яг нь дурсамж гээл тухайн үедээ л 1-2-3 сарын туршил маш их очрлал бөө юм болол авсан. Түүнээс хойш ингээд дахиад борлуулалт хийх гэхээр хүмүүс нэг уйддаг ч юм уу те худалдаа авалтанд буураад ингээд бол бас асуудалтай болж ихсэн учраас тэгж бас хамаагүй цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэн зарах бол боломжгүй юм шиг байлээ. Тэгэхээр магадгүй одоо тэр боломжгүй гэдгийг ч гэсэн ойлгоод за одоо л яг худалдаж авахгүй бол цаашдаа те 2-3 сарын дараа эсвэл хагас жилийн дараа ингээд байхгүй болчих магадгүй ч одоо тэг очилж магадгүй. Гэхдээ энэ нэрний хувьд би бас гайхаад энэ Pokemon гэсэн за иймэрхүү нэг тоглоом сая нэг 4-5 жилийн өмнө бол утсаараа ингээд хүмүүс барингууд тэр нэг газрыг заагаал ингээд бие биенэргөө очиод ялангуяа Америк, Европод ийм тоглоом, ийм нэртэй тоглоом нэлээд дэлгэрээд ах шиг байсан. Тэгээ одоо энэ мэдээллүүдийг харах юм бол 90-ад оны Солонгосын бас энэ амттны нэртэй бол төстэй юм байна. Тэгэхээр солонгосчууд энэ тоглоом гаргасан юм болов уу гэд зөвхөн баг зэрэг эргэлзэх тийм одоо юм харагдсан. Тийм тэгэхээр та бүхэн маань гайх хэрэггүй талхны талаар зар байсан байх нэ. Энэ дээр бас нэг юун дээр бичсэн байсан л та. Нэг групп дээр энд юу яваад байгаа юм болоо гэх. Тэгээд тэрийг хараад нэрээ бас нэг тайлбарлаж өгвөл сонирхолтой болоо гэдээ оруулсан байгаа. Жимаа ямар постыг онцлсан бай. За миний хувьд болохоор бодгол Korea Info гэдэг за солонгосын тухай мэдээлэл оруулдаг. За солонгосын мөн солонгос хэлийг мөн заадаг нэмэгтэй нэвтрүүлгийн хэсгээс оруулсан байлээ л дээ. Тэгээд энэ үнэ ч гэсэн миний би солонгос хэлийг анх онлайн хэлбэрээр өнгүүд 7 жил төлбөр авч зааж эхлээд жил хагас өнгөрчээ гэсэн мань өнгөрсөн хугацаанд надтай байсан хүмүүст бүгдэнд баярлалаа гэсэн байна. Тэгээд энэ хүний хувьд болохоор юм нэвтрүүлэгт бас ер нь зочноор их ордог юм байна л да. Тэгээд өнөөдөр бас энэ постыг харангаа тэр нэвтрүүлгүүдийг сонирхож үзсэн. Тэр энэ болохоор олон соёлд гэр бүлүүдэд зориулсан нэвтрүүлэг байгаа. Тэгээд бас олон хүмүүсийн төлөөллийг оруулад гадаад иргэдэд за тэгээд ялангуяа солонгост ирээд ажиллаж амьдарч байгаа хүмүүст тулгарч байгаа асуудлын талаар ингэж ярилцдаг ийм нэвтрүүлэг байлаа л дээ. Энэ хүний хувьд Сөүл хотын бас хүндэт иргэн болж байсан. За тэгээ 2 жилийн турш гадаад иргэдийг төлөөлж энэ нэвтрүүлэгт орсон. За мөн гадаад иргэдийн бас нэлээд олон иймэрхүү байгууллага, сайн дурын байгууллага, аль биесны байгууллагт бол оролцдог юм байна, ажилтдаг. Тэгээд энэ пост орсонтой холбоотойгоор би мэдээлүүдийн үзсэн чинь нэвтрүүлгүүд нь надад бас нэлээд уг нь хэрэгтэй тиймэрхүү сэдвүүд их ярьдаг юм байна л да. Тэгээд бид нэр тэрийг олж үзэж чаддаг юм уугүй юу гэдэг дээр баг зэрэг тийм эргэж хармаар санагдсан. Тэгээд ярьж байгаа зүйлүүд нь хэрэг яг нэг иргэний төлөөл болчихсон байгаа шүү дээ энэ чинь. Яг нэг гадаад байгаа хүмүүсээ төлөөлөөд одоо жишээ нь ингээд дэлгэцэн дээр харж байгаа ажил хайх ч гэдэг юм уу те. Энэ тухайн мэдээллийг тухай ярихдаа жишээ нь яг Жусокийн өмнөхөн гэд болж байна энэ арга хэмжээ. Тэгэхэд яг энэ солонгос жишээ нь эмэгтэй хүмүүс тухайд хамгийн их завгүй. За тэгээд ер нь эцэг ихтэрээ очдог ч юм уу ийм үе таарчаар энд очих хөстэй хүмүүс нь жишээ нь 500 хүн наазах нь оролцох хөстэй 300-аад хүн очиж гинэ ч гэдэг юм иймэрхүү байдлаар хангалттай хэмжээний яг хүмүүс зорилт хүмүүстэй таарсан цаг хугацааг бол сонгож чадаагүй байна ч гэдэг юм уу те иймэрхүү байдлаар яг гадаад хүмүүст ямар асуудал байна вэ гэдгийг бол нэлээд тийм төлөөлж бол ярьсан байлаа. Тэгэхээр энэ бүсгүн маань тийм цуврал нэвтрүүлэгт оролцож байсан юм байна шүү дээ, тийм ээ. Төлөөлөөд. Тэгээд яг би өнөөдөр бас нэг нэвтрүүлгийнх нь юг сэдвийг үзсэн. Тэгсэн чинь хэн дээр одоо үйл хөдлөх бүтэн сарын 4-2 ярьжсэн байр ингэж түрээслэхтэй хүмүүс богино хугацаагаар урт хугацаагаар гэж чонсоо уулсаа гэдэг иймэрхүү байдлаар төлбөр төлдөг. Тэгээд энэс л яаж хохирдог тухай бас нэвтрүүлэг байсан. Тэгэхээр тэн дээр зочдын хувьд гэх юм бол за хөтлөгчөөс гаднаас бол хуулийн мэрэгчлэлтэй хүн, за үйл хөдлөх хөрөнгөний чиглэлээр бас ажилласан мэрэгчлэлтэн болсон хүн. За тэгээд энэ эмэгтэй хувьд болохоор гадаад иргэнэ төлөөлөд бол ярьж байгаа. Тэгээд яалтчгүй ингээ ярилцж байгаа хугацаанд гэх юм бол одоо өөрийнхөө тэр хүн өөрийнхөө хэмжээгээр гадаад иргэдэд төлөөлөл яг ийм асуудлууд гараад байна. Надад бол яг тийм кейс нэг их биш байлаа ч гэсэн би өөрөө бас надад хүмүүс туслаад ч гэдэг юм би өөрөө болохгүй хэл амыг гэж болтгоо ингээ асуудлыг шийдвэрлээд байна. Гэхдээ яг нөө хэл мэдэхгүй хүмүүст иймэрхүү асуудал нэлээх тулгардаг юм байна гэд энийг
одоо яах вэ ийх үү гэсэн иймэрхүү байдалтай өнцгийг бол гаргаж ирэл яг тэр олон хүмүүсийн өөдөөс бол ингээд хэлээл ингэнгүүч нөө нүүл хөдөлгөөний хөрөнгөний өнгө жишээ авангуу тийм хөвчлээ ингээд одоо буруугаар ярих юм бол тэр хүмүүс дандаа ингээд онцгой байрны түрээслагч нар байдаг гэж бодноо ч гэдэг юм ингээд хамгаалах байр суурь ингээд гаргаад ирж байгаа байхгүй зөвхөн байр түрээсэлж байгаа хүмүүсээ тэгэхэд нөгөө талаар яг хохирж байгаа тэр кейсүүдийг оруулж яриад байхаар нэрээ яг ингээд тэгдэг шүү ийм үед нь яах вэ гэж хуулийн зөвлөх хүн гарч ирээд ярьж байсан. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар өөрийнхөө байгаа газараа яг тэр хүмүүсийн төлөөгөөд яваад байгаа нэг иймэрхүү хүмүүсээ бас мэдэж юу ярьж байгааг нь сурталчилж баймаар санагдсан. Гэхдээ би харж ирсэн радио хөтэлдэг байсан баха. Ийм радио тэгээд Монгол солонгос үг зааж ирсэн ч үлээ. Би нэг богино бичлэгийг анхлаа харж ирсэн л да. Түүнээс хойш бол бас нэлээд сонирхолтой постуудыг өөрийнхөө хаяг дээр орчуулж оруулдаг юм билээ. Манай сонсож ижигсэндээ подкаст мөрөө бодгаал гээд солонгос хэл заадаг гэж бас бичсэн байна. Тэгээд сүгчмгүй солонгос хэл заадаг охин байна гэдэг. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд мэддэг юм шиг байна. Тийм баха олон соёлт хүмүүсийн радио за тэгээд надтай бас анх нэг сөүл галбал төвдөд харж байсан. Тэгэхээр яг нэг жоохон хүүхдтэй хэрнээ бас тэнд арга хэмжээд оролцоод нэлээ идэвхтэй тэгээд явж исэн. Тэгээд одоо бол ямар ч байсан ингэж явсаар гад нэлээ амжилттай гэж би бол хараад байна л та ягаад гэвэл дуу хоолойгоо зөвхөн одоо хүмүүст хүрэхээс гадна телевизээр дамжуулаад олон хүнд бол хүргэж чадаад байна. Тэгээд гадаад иргэд бас иймэрхүү асуудлууд байна гэдгийг гоё жишээтэй яриад байгаа таалагдсан. За сүгчмэг сонсогч маань өнөөдөр жаахан сэргүүн байлаа. Жаахан юм янзлаад өвлийн хувцас авраалаа. Тийм сониртой байлаа да гэсэн байна. Иншралт байгаагч маань нарлаг сайхан өдөр нэмэх 11-ийн хэмтээ Стокгольм өглөөнөөс хойш аймар завгүйж ирэлзээдэлгүйгээд сонсоод байгаа шүү гэсэн байна. Тэгээд дуртай хамт байгаад баярлалаа. Сарамчтар сонсогч маань энэ баг 100 болоод байна. Нэмэх 15 хэмтээ байна гэсэн байна. Өнгөрт бол нэлээд дулаарсан баг шүү. Манай Монгол ч гэсэндээ ер нь бас нэлээд дулаарсан байгаа. За иншралт байгаагч сонсогч маань бас өчигдөр нэг нэвтрүүлгээр сайн шамдаад сувал нэгээс 2 хоногт солонгос үсгийг сураад уншдаг болно. Амархан гэж ярьж байсан 4 багтай гэж үнэн үү гэсэн байна. Тэгэхээр солонгосыг 15 минутанд сурах гэдэг нэг тийм бас хичээл нэг хэсэг яваад байсан л да. Ягаад гэвэл манайхан чи яг нэг алтай язгуурах гэдэг утгаараа А үсэг бол А гэл тэгэл яг нэг нийлүүлээд унших юм үндсэн бусад зарим одоо хятад ч гэдэг юм уу японч гэдэг юм уу иймэрхүү харахад маш хэцүү зүйлийг хэлнүүдийг бодоход зурлагаа цээжлээд ингээд явхад бол арай боломж ус байдаг юм болов уу санагдсан. Үсэг цээжлэх бол айгүй амархан. Харин дөрмийн хувьд бол олон төрөл байгаа. Одоо анхан шатны дүрм, дунд шатны дүрм, за мэдээж мундаг бай гэвэл дээд шатныхаа дүрмийг цээжлээд. Тэгээ яг ярианы хэллэгээ ер нь бол сураад үсгээд цээжлэх юм бол ер нь бүгдийг нь бараг уншаал явчихад амархан. Ер нь бол цээжлэхэд саяны хэлсэн шиг нэг 2 хоног бол ер нь хангалттай гэж бодож байна. За сүгчмэг сонсогч маань Чимба чамтай хамт энд радиод ажилладаг байгаагүй юм уу гэсэн байна. Аагүй шүү. Надтай болохоор бас подкаст хийжсэн маань өөр нэвтрүүлэг хийжсэн маань өөр хүн байгаа. Тэгээд энэ бүсгүй хувьд болохоор тийм олон соёлт гэр бүлийн радио байсан болов уу гэж бодож байна. Харин тийм би яг санаад байгаа радио ус хөтлөжсэн санагдаад байгаа байхгүй. Тэгээд таныг бас постэр онцлохоор би бас тэгж бодчихлаа. За үргэлжлүүлэн өнөөдрийнхөө шинэ үгийг хамтдаа таацгаая. За өнөөдрийн шинэ үгийг би бэлдсэн байгаа. За Чимбаа болон сонсогч нараар маань өнөөдөр таах болно. За өнөөдрийн шинэ үгээ тайлбарлаа шүү би. Бэлнэ үү та? За би алуу төсөлтөй бэлтчихлээ. За. Таах бах. За тэгэхээр өнөөдрийн үгийн хувьд гэх юм бол хүнийг тийм сэтгэл татан болгодог зүйлс нэг гэж хэлж болно. Гэхдээ энэ маань хүн болгонд өөр байдаг. Дээр чи нэмсэглэлгээ таалгасан жоохон төстэй юу вэ? Биш үү? Арай өөр. За сэтгэл татан болгодог зүйл тэгээд өөр сая хүн болгонд арай өөр байдаг. Хүн болгонд өөр байдаг. Тий, өөр. Яг төстэй байж болох л гэхдээ ер нь бол хүн болгоны арай өөр л байдаг. За үс тэгэл үс сайхан бол сайхан гэдэг чинь тэгэхээр хүн болгонд өөр байдаг. Сэтгэл татам гэж байгаа шүү дээ. Хүнийг гэхдээ ер нь юу сэтгэл татам болгох юм бол. Харин тэгээд та бодоод үзтээ. Би бүр судалгаатай барьж ярьж байгаа шүү. Би бүр судалгаа гаргаад ирсэн одоо энэ үгийг таасны дараа хэлээж бодож байна. За тэгэхээр хүний сэтгэл татам болгох. За үйл хөдлөл яриа. Гадаад төрх за тэгээд хувцлалт. За дорж хонгорцол өсний цэцэлт гэсэн байна. За урнаа цэндж яв бас яриа гэсэн байна. За тэгээд цолмон инээд гэж явуулсан байна. Инээд бол арай биш байгаа. За тэгээд хүмүүсийн харилцаа нэг халуун дулаан байдал гэдэг юм уу? Танд юу нэг ямар хүн сэтгэл татам санагддаг вэ? За тэрнээс нэг жоохон төхөөлөд үзье да. Ямар хүн сэтгэл татам? Яг одоо гадаад үзэмж гэхээсээ илүүтэйгээр арай өөр талаас те. Гадаад үзэмж. Цэндэж мэдчилгээ гэсэн байна.
За ямар ч байсан өөртөө ихтэй байгаа ч юм уу. За тэгээд өөрийнхөө бас дуртай зүйлийг хийж байгаа байдал. За өөр одоо ямар хүмүүс нэр Наадаад нүд гэсэн байна, ээлдэг зан гэж бас явуулсан байна. Ороминд гэсэн байна. Ороминд хүргэе. За тэгэхэд сэнтэй ажил харилцаа гэсэн байна. Харилцаа бас арай биш байгаа. Харц гэж явуулсан. Гоо сайхан гэсэн байна. Түрүүний тэр яриа бол нилээд өгсөн шүү. Гоо сайхан гэж бас явуулсан байна. Инээмсэглэл гэж явуулсан байна. яриа харилцаа тийм эерэг байдал нь ч юм уу. Харц гэсэн байна. Нөхөрлөл гэсэн байна. За түрүүний тэр ярианаас л жоохон бодоод явах юм бол уг нөхөх болоо гэж бодоод байна. Ярианаас л бодоод яриад байгаа юм. Ярианаас нэг цаашаа. Яриа, хүний яриа. Та чин дээр нүг таалахтаа судснаас цаашаа явуул гэсэн чинь. За яриа үйл хөдлөл яриа Хүмсэн гэсэн байна биш. Ээлдэг даруй зан хандлага гэсэн байна. За энэ маань өөрөө хүн болгонд бас арай өөр байдаг бааш. За тэгээд Чимбаах хөтөрийн хувьд бол бас их чухал зүйл гэж хэлж болно. Дууны өнгө. Гэхдээ нэг дууны өнгө бол би бас биш үл гэж бодож байна. Наач мал харин дөгч шүү. Тийм үү? Сэтгэл татан болгодог зүйл гэсэн тийм. Тийм. Харьцаа гэж бас бичсэн байна. Чимбал усан дорж мэдрэмж гэж явуулсан байна. Мэдрэмж бол их Ухаан гэж явуулсан байна. Мэдчлээ гэж явуулсан байна. За сая яриа дууны өнгө. Дууны өнгө л өгч. Та дууны өнгөөс нэг жоох наад үгүй өөрчилчихвэл би баг зөв хариултаар Дуу хоолой. За зөв. Дуу хоолой байхгүй. Ийм судалгаа гэдэг байна бүр хүн одоо юугаарэ те энэ болохоор эмэгтэй хүний талаас нь нэг юм судалгаа авсан байлаа л те солонгос эмэгтэйчүүд судалгаа гэдэг. Ер нь эрэгтэй хүний юу нь та нарт ингэ таалагддаг вэ гэсэн тэр судалгаан дээр бас нэлээд хэдэн хувь нь тэр одоо харилцаж байгаа те таалагдж байгаа залуугийнх нь дуу хоолой бас их чухал байдаг гэнэ л те. Тэгээд тэр дуу хоолой дотроос ангилчжээ л одоо нөгөө хаски хоолой гэж нэг ярьдаг шүү дээ. Тэ жоохон бедрум одоо нэг тийм эрэгтэйлэгч гэдэг юм эсвэл нэг жоохон арай шинкэнч байт юм уу. Үүнээсээ шалтгаалаа бас дуу хоолой хүний сэтгэл татах чанарт нөлөөлдөг гэсэн байна. Тийм үү. Миний уншиж байгаа ном дээр болохоор одоо хүний биеийн хилэмж юу ч яриаггүй байхад нь дуу хоолой гэхээр ганц ч хүлээгүй байхад нь бүр эрг сэтгэл төрүүлэх гэдэг талаар 70% тийм хүн төрүүлээд бас юу гаргацдаг нэ дуу хоолой гэдэг зүйл нь өөрөө болохоор бас за хэл яриа бол тийм шин зүйл гэдэг тиймэрхүү зүйлээс уншижсэн болохоор нэг эсрэгээрээ бодоод л. За тэгэхээр өнөөдрийн шинэ үг маань муксури буюу дуу хоолой гэсэн үг байлаа. Муксури буюу дуу хоолой гэсэн үг. За. За тэгээ гол нь манайх шинэ үгээ бас цээжлээрээ гэхдээ их сонирн байдлаар таалгасан гэдэг дараа нь бас гоё цээжилж болно шүү. Юу сонирн байгаа энэ чи угаасаа л юу тэгдэг штэ. Танд гэхдээ дуу хоолой юу санагдаж байгаагүй юу? Надад бас гоё хоолой хүмүүс аюу гоё санагддаг штэ. Манай гэрлэгч аюу гоё болдог штэ. Нэг сэтгэл татан болгодог зүйл тийм. Тий, сэтгэл татан болгоно штэ гоё хоолойтой юм чи бас тий гоё сонсогддог штэ. За тэгэхээр дараачихаа хэсэг рүү ороо. Өнөөдрийн видео маань ямар хөчлөг байгаа вэ? За өнөөдрийн бичлэгийн хувьд 1994 онд төрсэн 10 эмэгтэйг авчираад ер нь солонгос эмэгтэйчүүдийн дундаж стандарт эмэгтэй ямар эмэгтэй байх вэ гэдэг талаар тийм хөгжилтэй асуултууд өөрсдийнх нь бас гаргаж байгаа үйлдэлээс нь өөрсдийнхөө үнэлж байгаа үнэлгээнээс нь шалтгаалаад за иймэрхүү дундаж шиг л ер нь хүмүүсийг гаргаж ирэх юм зорилготой юм байлаа л дээ. За тэгээд эднэрээс бол яг 10 эмэгтэй бол бие бинийгээ танихгүй ямар мэргэжилтэй гэдэг нь огт мэдэхгүй. За тэгээд дөрөв нь бол шугамны ард бүгдээрээ зогсоод асуулт асуухаар та энэ ангилалд багтаж байгаа гэж үзвэл урагшаа алхаа тий ариа багтахгүй гэж үзвэл хойно үлдэх боломжтой гэсэн иймэрхүү байдлаар бол одоо энэ хүмүүсээс тийм судалгаа авч байгаа гэж бараг хэлж болно. За хамгийн эхлээд болохоор одоо хүний төрх тий царай зүс энэ талаар нь болохоор та дундаж ийм царайтай дундаж төрхтэй хүн мөн үү гэд асууж байгаа. За тэгэхэд энэ 10 эмэгтэйчүүдээс бол жишээ нь ингээд 5 урагшаа гараад ирж байгаа. Тэгээд өөрийгөө болохоор дундаж гэж бодож байгаа тий энэ хүмүүс байгаа. Зарим нь болохоор одоо за бас арай өөрөөр хэлж болох одоо зарим асуулт нэр болохоор дундаж гэдэг нь болохоор би өөрөө дундажаас доогуур манайхан ерөнхийдөө иймэрхүү маа найзууд дандаа дундаж биш гэдэг тиймэрхүү мөнгөгүй гэдэг ч юм уу тийм жишээн дээр уртлаас бүгдээрээ урагшаа гараад ирэх тийм тохиолдол байсан. За ихнийх нь нөгөө царай зүсийн хувьд те яг дундаж гэдэг маань яг нийгэмд маш олон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ингээ залуучууд байгаа шүү дээ. Тэгээд тэр дунд яг дунджийг нь л олох гэж байгаа юм билээ 10 бүсгүйгээс. Тэгээд ихнийхт нь л бас нэлээ хэдэн бүсгүүчүүд гарч ирээ. За миний яг одоо царай би хаач гэдэг юм уу те гадна талаас бол яг солонгос хүний дундаж бүсгүйн дүр төрх бол мөн гэж ярьж байсан. За хоёрт нь болохоор хэдэн удаа ер нь дунджаар 94 оны бүсгүүчүүд хэдэн хүнтэй үргэсэн байдаг юм болоо. Дунд чинь хэд байх вэ гэж хоорондоо ярилцж байсан. За тэгээ үүн дээр болохоор 10 бүсгүүчүүдээс нэг нь болохоор
хүнтэй суудсан байсан. За тэгээд бусдын хувьд гэх юм бол хүнтэй суугаагүй. За тэгээд үерхлийн тоон за дунджаар бол 3-аас 4 гэсэн. Тэгээд нэг бүсг болохоор ер нь бодоод үзэх юм бол 21 наснаас хойш жил болго нэг хүнтэй үерхлээ гэгээд Солонгос одоо 94 оны бүсгүүчүүдийн дундаж одоо үерхсэн тоо гэх юм бол 8 байхад баг болох байхаа гэж бас онцолж ирсэн. Тэгээ энэ дээр эрэгтэй хөлбөр нас байсан 30-аад насны залуучууд байсан. Тэгээд би яг 30 насны залуучууд гэхээр би өөрөө бас 30 гараад жоохон удчихсан болохоор одоо зарим талаараа яг тэр асуултанд надаас хол байж магадгүй гэж дод. Чанцаатай илүү бас энэ хүмүүсийн үзэж байгаа төгөх юм болоо ялангуяа асуувал бас зүгээр юм болоо гэж бодоод энэ эмгтэй бичлэг нь бол илүү сонгосон. Тэгээд одоо энэ дээр манай сонсогчтой хувьд гэсэн яг бас тэгж бодож болмоор санагдсан л да. Өөрөө 94 оных биш байлаа гэхэд тийм. За 28, 29 та тийм. Тэгэхээр энэ насн дээр яг энэ хүмүүсийн асууж байгаа асуултанд өөрийгөө харьцуулаад үзвэл бас их зүгээр юм шиг санагдсан. Тэгээ чиний хувьд яг энийг үзэхэд ямар ер нь эхний байдлаар сэтгэл төрсөн дундаж гэдэг дээр ямар ойлголт? Гэхдээ яг одоо би тэгэл офсынхаа бүсгүүчүүдээс асуугаалгүй одоо тий 28 наснда тий хичнээн хүнтэй үргэлжсэн байвал дунджаар ер нь тооцсон ингээл би тэд чинь бүр нэлээд хоорондоо ярилцаад тэгээд манай офсын эмэгтэйчүүдийн хувьд бол ярилцаад үзсэн чинь за гэрлэгчээс бол асууж амжаа эфиртээс учраас чаганагч ураас бусдын хувьд бол нэг 3-аас 4 бол баг дундаж байхаа гэд манай мега чинь бүр найзуудаасаа хүртэл тодруулаад дундаж хэлж өгсөн. Тэгээд миний хувьд ч гэсэн яг нэг 3-аас 4 болоо үргэлжсэн байх болов. Тэгээд 8 ч юм уу за 10 10-аас дээш бол бас арай өөр дундаж руугаа биш болох байх гэж бодож байна. Тэгээ энэ дээр жишээ нь гэрлэлт гэдэг тэн дээр судалгаа харж байхад бол ялангуяа энэ 30 хүрээгүй хүмүүсийн 90 эмэгтэй хүмүүсийн 90%, эрэгтэй хүмүүсийн 95% хүнтэй гэрлээгүй байдаг гэсэн тийм судалгаа харж байсан. Энэ дээр 10 залуугаас 10 бүсгүйгээс нэг нь гэрлсэн хэрэг тэр судалгаа нь үнэн юм байна гэж бас төгрөөр авч байгаа ч гэсэн бас тэгэж санагдсан. Тэгээ надад бас энэ сонирхолтой санагдсан зүйл нь гэх юм бол өөрсдийнхэн за боловсролын төвшин гэдэг хийж байгаа тийм. Боловсролын төвшнгөөрөө та ямар вэ гэхээр за яг өөрөө хэрвээ дундаж гэж үзчихвэл одоо урагшаа алхах хэрэгтэй. Тэгэхэд алхаагүй үлдсэн хүмүүс нь бас их сонирхолтой татсан санагдсан. Тэгээд яг адилхан хоёр хүн байж та жишээ нь ингээд сүүл дотор байдаг сургуульд төгссөн хүн байлаа гэж бодоход за би ингээд найзуудыг харахаар ер нь л миний найзууд хөвчлэн сүүл дотор сургууль төгссөн хүмүүс байдаг гэж одоо нэг нь урагшаа алхацсан байхад нөгөө нь яг тэрийг өөрөөр мэдрээд би ингээд сүүл сургууль төгсчөөд энийгээ дундаж гэж боддог байсан. Ажилд ороод үзсэн чинь сөүлд сургууль төгссөн гэсэн чинь хүмүүс гайхаж хүлээж аваад байсан. Тэгэхээр миний хувьд болохоор дундаж биш юм байна гэд хойно зогссон ч юм уу. Тэгэхээр яг нэг ижлэхэн зүйлийг хүмүүс өөрөөр хүлээж авч байгаа. Иймэрхүү зүйл нь бас сонирхолтой санагдсан. Тэгээ хүн болгоны нөгөө яг дундаж те за нэг бусад хүмүүс ч гэсэн нэг иймэрхүү би ч гэсэн яг би бол ингээл нөгөө алтан дунджаа барайл амьдрал те бүх юм болж байгаа бол гэж бодож байгаа. Гэтэ яг энэ 10 бүсгүүчүүдийн хувьд бол өөрсдийнх нь бодож байгаа дундаж баг бусад хүмүүстэй харьцуулахад бүр дундажаас ч илүү мундаг явж яснаа бүр энэ нэвтрүүлэгт ороод мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр яалтч хүн болгоны нөгөө харж байгаа үнцэг бас арай өөр л байгаа л та. Тэгээ ялангуяа саяны жишээн дээр гэх юм бол сөүл болон сөүлийн гаднах сургууль гэхэд тоо баримтаар аваад үзэх юм бол бас одоо сөүл дотор сургууль мэдээж тооны хувьд бол маш цөөхөн 6-1 орчим байх шиг байсан. Бусд нь бол ихэнх хүмүүс энгийн хүмүүс нэг тоо баримтаар харах юм бол тий сөүлээс гадуур сургуульд төгсдөг байх жишээтэй. За дээр нь орлогын хэмжээг бас энд тий олж байгаа орлогоороо та ямар вэ гэдээ асуухад хүмүүс за би ч олон хүмүүс дундаас бага олдог байх та гэд дунджаас хоошоо үлдчихэж байгаа хүн байхад за би дунджаас дээгүүр бас олдог байх гэсэн хойно үлдчихэж байгаа хүмүүс байгаа. Тэгээ ер нь энэ хүмүүсийн яриагаар бол 2,500,000 орчим мянган вон бол ер нь тийм дүн гарч ирж ялээ л дээ. Би энийг бол дундаж гэж үзэж байна гэд. Тэгэнгүүтээ судалгаа харсан чинь 2,440,000 бол одоо 30-аад насны эмэгтэй хүмүүсийн 94 оны насны эмэгтэй хүмүүсийн бол дундаж олж байгаа орлого юм байна. Тэгэнгүүт та нарын одоо энэ 10 эмэгтэйгийн ингээд цалингийн нэмээд дундчлах юм бол 4 сая хэдэн зуун мянга байна гэдэг тийм доо гаргаж ирдээсэн. Тэгсэн чинь энэ дотор их баян хүн байна гэнэ энэ 11 дундчилж байгаа учраас тэгээд яг үзсэн чинь нэрээ хоёр хүн бас яг тийм санхүүгийн чиглэлээр ажилладаг. За дээр нь бас маш үнэтэй тийм зөвлөгөө өгдөг ч юм уу иймэрхүү хүмүүс бас байсан. Тэгэхээр дундаж гэдэг зүйл бол бас ялчвал ингээл нэг юмыг үзэнгүүт нэг шал өөр өнцгөөс харах ийм боломжийг бол олгосон санагдсан. Тийм манай сонсогчдын хувьд харин юу гэж бодож байгаа бол яг дундаж дээр явж байгаа гэж бодож байна. Эсвэл дунджаасаа жоохон дээгүүр явж байна уу те. Цалингийн хувьд бол асуухад Солонгос бүсгүүчүүд чинь 30-аас 40 за жилийн орлого 30-аас 40 сая вон гэж байгаа. За тэгээд бусад нэг за нэг хоёр эмэгтэй байсан. Тэр хоёр эмэгтэй хувьд бол нэг 50-аас 60 сая те сарда жилдээ бол олдгоо гэж ярьж байсан. Тэгээ яг манай Монгол бүсгүүчүүдийн хувьд бол бас арай өөр л багтал. Би нөгөө бас ажиллаж исэн ажилласаа шалтгаалал хүмүүсээс асууж байгаа шүү дээ. Тэгэхээр зарим нь болохоор сая гаргаад бол баг дундаж байх гэсэн. Зарим нь бол саяас доошгоо байл дундаж байж магадгүй гэл хүн болгон л арай өөрөөр хариулж байгаа шүү гэл. Асуугаад өдөр асууж үзлээ.
Чи яг өөрийнхөө насан дээр тэгвэл дунджаар ер нь ямар хөө гэж Орлого уу? Биш бүх зүйлээрээ ер нь дундаж одоо энэ хамгийн сүүлд бол тэгж асуугаад байгаа шүү дээ. Та ер нь яг 94 оны дундаж эмэгтэй мөн үү гэдэг дээр бас асуусан чинь 3 эмэгтэй бол урагшаа гарч явах шиг байсан. Тэгээ дунджийг илэрхийлж чадхаар хүмүүн үү гэдэг тийм. Би болохоор би бас яг өөргөө бол дунджаа барайл явж байгаа гэж бодож байна. Айхтар нэг тийм дээшээгээд байхгүй бас нэг доошоогоо орсон юм байхгүй. Тэгэл яг алтан дунджаа барайл. Тэгээ явж байгаа болов уу гэж бодож шít. Яг иймэрхүү байдлаар хэрвээ яг өөргөө тестлээд үзэх юм бол энэ хүмүүстэй харьцуулаад үзэх юм бол бас ер нь өөрхөн ботжсэн зүйл оронгороо ирэх магадaltaй юм байлээ л дээ. Яг энэ нэвтрүүлгийг үзсэн чинь. Харин надад тэр энэ хэд ингэж ярьжсэн шүү дээ. Одоо хадгаламжийн хувьд те солонгос эмэгтэйчүүд за 94 оны нэг 28 настай эмэгтэйчүүд дунджаар хичнээн воныг цааш нь далд хийцэн байх юм болоо гэсэн чинь. За нэг 40-оос 50 сая воныг бол ингээд хадгалсан байж идэг гээд. Харин нэг бүсгүй болохоор би өргөө байна л гэдэг чинь одоо би айгүй сайхан амьдраад байна л гэсэн үг гээл тэгж ярьжсэн л та. Би бол тэрнтэй айгүй санал нэгдсэн. Ер нь бол өргөө гайгүй амьдраад байна гэдэг маань л айгүй зүгээр бах. Тэгээ 90 тойрныхоо бас найзуудаас асуухаар бас тийм айхтар хадгаламжтай одоо нэг 50 60 сая одоо энэ мөнгөөр шилжүүлэх юм бол нэг 100 сая өгдөх шүү дээ тий. Тэрийг бол нэг тийм хадгалсан юу бол байхгүй яг хадгаламжтай найзууд бол байх нь байгаа. Гэхдээ энэ шиг 100 сая 200 саяг бол хадгалсан хүмүүс л арай байхгүй бах шүү гэсэн. За манай найруулагч маань тасралтгүй маш олон зүйл бичээд байгаа учраас цаг хэтэрслээ. За тэгэхээр нэвтрүүлэг маань өндөрлж байна. Бид гуравтаа хамт байсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань өндөрлж байна. За тэгээд бас нэлээд бухимдалтай сонсогч байх шүүгэн сэтгэлийг бол ерөөсөө устгаагүй байгаа гэдгийг дахин хэлье. Тэгээ оройг сайхан бүгдээрээ өнгөрүүлээрэ маргааш өдрийн Дэлхийн монголчууд нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. За түр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.